Эмэгтэйч газрын 6 дахин хараад аль зүг рүү явах ёстойгоо мэдхийн тулд өрчиж мууцсан түүнийгээ нааш жааш эргүүлнэ. Замаар өнгөрөх хэрэгтэйг дуудсан ч тэрээр огт тоосонгүй. Нэг эмэгтэй дэрэгдүр нь өнгөрөхөд эмэгтэйч орсоор ярихыг оролдоход ашгүй нэгч болов хүн зогсов. Эмэгтэйч гацарч ярин баахан үг холбосон ч нээт гэж хэлчихэд орс эмэгтэй цааш явлаа. Тэр нь бүх зүйл найдваргүй болсон юм шиг мэдрэмж төрсөн юм. Сайн байна уу? Баяртай. Ариун цэврийн үрээ хаана вэ гэсэн хитхүү үйлбэрээс бусдаар тэр орс хэл огт мэдэхгүй. Тэр Европоор хийх аяллыг яг ихэнд явж байгаа бөгөөд твийн зүүн талаас эхэлж баруун тийш явсаар Парист аяллаа дуусгахаар төлөвлөсөн. Өмнө жоохон аялж байсан ч Украин хотод ирээд өөрийн тав тухтай байдаг хотоос өөр байгааг мэдрэв. Гэхдээ энэ аялал түүнд маш чухал. Эцэг их нь автостоснаас баснаас хойш тэр ууг хашууд автаж хэдэн сарын турш өрөөнөөсөө бараг гараагүй. Эцэст нь бүх ууг хашуугаа орхиж цоошин нэхлэл авах хэрэгтэй гэж шийдээд эцэг ихэн залуудаа хийж байсан шиг үргэлжтэй аяллаа Европоор эхлүүлэхээр болсон юм. Тэдний аяллаа зураг бүр дээр дурсал газруудын өмнө нэмсгэлсэн хоёр хүн байдаг байсан ч харин тэрийн цор ганцаараа айж сандарсан. Бүр буудлаач олж чадаагүй зогсно. Оройж болон наж аргахын зэрэгцээ хүйтэн салхи сэвэлзэн. Тэр годамжаар өгсөж уруудан явхад хүмүүс цөөнгөө явж байгаач бүх царайн түнд найрсаг бос мэдрэмж өгнө. Гэвч нэг зүйл нүдэнд нь тосов. Энэ бол цагдаа. Тэр бол баттай тусалж чадна хэмээн итгэн эмэгтэй замын хажууд зогсож буй цагдаагийн зүг гүн очлоо. Саарл өнгийн дүрэнд хувцсан, арай хуучны маягтаж, цэмцгэр, биетэн таарсан. Бас замын хөдөлгөөн зохицуулахад ашигладаг мэт харц цагаан төхөр барьжээ. Тэр төхөж очиход цагдаа гудамж руу харж зогсно. Яахаа мэдэхгүй танигдцаар эцэст нь гараа сунган мөрөн дээр нь зөөлөн хүрэхэд цагдаач хэрэг харав. Та англиар ярьдаггүй гэж залуу эмэгтэй асуухад "Тийм ээ жаахан" гэж орс аялагтайгаар хариуллаа. "Ёстой Аз боллоо надад туслаач. Би төөрчгсөн яахаа мэдэхгүй байна. Би хойд зүгийн энэ хотод ирээд зүг гэж бодсон автобусанд суугаад бүр эсрэг чиглэл рүү явчихсан тухайга. Одоо хаана байгаагаа ч мэдэхгүй. Харанхуй болохоос өмнө буудалд очиж чадах эсгэж мэдэхгүй байна" хэмээн тайлбарлав. "Танаа буудал хаана вэ" гэж цагдаа асуухад "Нэр нэг тийм сонин" гэд газрын зургийнхаа цахад сараацсан өгнүүд рүү харж студентская гэж хэллээ. "Аа тийм би мэдх юм байна" гэж цагдаа хэлээд "Тэнд гадаад зуулчин оюутнууд зориулсан олон буудлууд байдаг. Би чамайг хүргэж өгье. Яг тийшээ явдаг автобус байгаа. Буудал нь эндээс хэдхэн байшингийн зайтай" хэмээн түүнд хэлв. Эмэгтэйч түүний илдэг байсанд баярлан хоёул зам даган алхлаа. Явах зурынд яах гэж ирсэн талаар цагдаа сонирхоо асуухад "Яагаад чи минь цагдаад итгэж болох юм шиг санагдаж? Тэр эцэг ихтэй юу тохиолдсныг гэртээ хэр ганцаарцсан байдгаа. Энэ аяллаар амьдралтаа эргэлт авчирмаар байгаагаа ярьж эхэллээ. Манад нэг хэл зүг байдаг" гэж цагдаа хэлв. "Сегда можит бит хүжи" гэж орсоор хэлв. Ямар утгатай талаар эмэгтэй сонирхоо асуухад "Энэ бүр дордоч мэднэ. Энэ зүг" гэж цагдаа нэгэн гудамж руу зааглаж эхэллээ. Тэр харанхуй гудамж руу орохоос имэж байгааг цагдаа анзаарч "Энэгээр явбал илүү ойрхон айх юм байхгүй" гэж цагдаа хэлв. Хоёул харанхуй гудамж руу ороход эмэгтэйч Америк дахь амьдрал буцаж очиод юу хийх бодолтой байгаа. Энэ аялал нь амьдралын эргэлтийн цэг байгаасаа гэж найдаж буугаа ярьлаа. Ярих зур тэр цагдаагийн алхах хурд удаашрсныг анзаараагүй байв. Харин нэг зүйл ажиглаж эхэлсэн цагдаагийн сүдэр гинтл урт болж тэр зогсож сүдрийг ширтгэхэд улам уртсаж томорсоор түүний өөрийнх нь сүдэр хിവэр байхад нөгөөх нь л урт болсоор тэгснэ цагдаагийн алхах чимээс сонсогдохоо болов. Эмэгтэй жаажуухан эргэж харахад цагдаа байх газарт аимшигт жигшмээр нэгэн зүйл зогсож байлаа. Үлэмж өндөр биетэй, урт мөчтэй гажиг амтан. Айсандаа ч орилж чадалгүй тэр авраг биений доороос дээшлээ харсаар эцэст нь нүрлүү нь харахад нуруу унсан мэт аимшигтай төр төрөх байлаа. Доод ирүүн холбоосноосоо тасарсан юм шиг унжиж, жих хамар нүд жалга. "Энэ тэгэхээр намайг харж сонсож чадах болов" хэмээн өөрөөсөө асуун чичрэн. Тэр эмэгтэй хамгийн сүлд харсан зүйл бол тэр гажигын нэг гар нь хар цагаан өнгөтэй төхөр байсан бөгөөд тэр саваа аимшигтай урттай эмэгтэй толгойг зохив. SCP-1366 RU буюу хүн болгоны хил занснаар нагацсах Степа 1366 нь өөр олон улсад харагдаж байсан бөгөөд нэлээд ухаантай гажиг бие юм. Тэрээр 1970-ад оны зөвлөлтөй ажилтан шиг харагддаг. Хар үстэй, урт бараан саарал болтой, төрөөтэй гутал, зөвлөлтийн малгай өмссөн. Мөн Орос болон зүүн Европын олон орнд замын хөдөлгөөнийг зохицуулахад хэрэгэлдэг хар цагаан төхөөртэй юм. Хүмүүс 1366 RU-тэй харилцаж эхлэвчээ. Энгийн цагдаатай яриа өрнүүлж байгаа юм шиг мэдэнж төрдөг.
Тэр хүмүүстэй ярианаас нь оюун санаанд нөлөө үзүүлж амархан мэхэлж төрөгдүүлдэг тул түүний хувцас хэдэн 10 жилийн өмнөх маягтай байгаач хүмүүс түүнийг анзаардаггүй. Түүнтэй ийм ярьж эхлэхэд дэрэгдүр өнгөрч байгаа хүмүүс хүртэл түүнийг анзаарахгүй. Энэ нөлөө нуцаараа бичлэг хийхдээс нөлөөлдөг бөгөөд авсан бичлэг дараа нь үзэхэд л түүний жинхэнэ төр эрдэл болно. 1366-гийн бодит төрх нь муу мэдсэн хүний зогц мэт бөгөөд хүнээс хамгийн өндөр. Тэрээр 5 метр өндөртэй. Мөчүүд нь биеийнх нь хамгийн урт хэсүүд. Зөвхөн хөлн нийт өндрийнх нь 3.2-ыг эзэлдэг. Тэр маш туранхай, бараг булчингүй. Бор хураацсан арьс ясан дээр нь шууд тавьсан мэт харагдана. Зүүн гарын бууган хэсгээс доош байхгүй бөгөөд оронд нь хар цагаан төхөөр байдаг. Нүүр нь ихэд гэмтсэн шинжтэй, нүд хамарч ихэн байхгүй. Доод ирүүний зүүн талын холбоосноос мултарсан юм шиг унжина. Гэсэн ч тэрээр маш сайн ярьж чаддаг. Одоогоор мэдэгдэж байгаагаар 1366 нь голчлоо. Хуучин зөвлөл холбоот улс тариалагч байсан орнуудын хүмүүсийг хулгайлж өнөөдөг билээ. Хохирогчдын хооронд нийтлэг зүйл бараг байхгүй. Зөвхөн нэг ижил шинж тэмдэг нь тэдний эцэг их бүгд нас орсон байв. Үүнийг тогтоосны дараа ACP байгууллага уг нөхцөлийг зориуд бүрдүүлэн 1366 гарч ирэх орлого хийсэн бөгөөд одоогоор зөвхөн нэг л удаа л амжилттай болсон. Судлаачид эцэг ихгүй дэн англи ажилтан 1935-ыг сонгоо. Радио чихэж, видео камер, микрофоноор тоноглоод хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улсын нэгэн жижигхэн хотыг сонгож гудамжаар алхах даалгавар өглөө. Ита 10 буюу Sino Evil хэмээх баг газар дээр нь ажиллаж байх үед D1935 гинт гудамжинд зогсов. Хуучны маягтай дөрөнд хуцтай нэг цагтаа түүний зүг ирж баруун гараараа яслаа. Ита 10 тухайн цагтаа олж харсангүй. Тэд зөвхөн D1935-д анхааралтай байж 1366 үргэлжлүүлэх хайхыг сануулв. Дэн англи ажилтан 1366-тай ярьж байхад видео камерт ганцаараа бовтны ярьж бөөмөгт харагдав. Залууч би төөрөөгүй. Харин ээжтэйгээ хамт алхаж байсан гэж хэлэхэд 1366 ээжийг чинь хайхад туслах хэмээн D1935-ын гараа сатгаж харанхуй гудамж руу дагуулаа орлоо. Энэ бүх хугацаанд Ита 10 юу ч анзаараагүй бөгөөд гудамж руу алга болсны дараа л D1935 алга болсныг олж мэдэв. Тэд тэр хотыг бүрэн нэгдсэн ч үуч олсонгүй. Азар 1935 дээр GPS байрлуулсан бөгөөд нэг зүйл нь маш ашиглалтай байв. Төхөөрөмж 1935-ыг 5000 гаруй километрийн алсад зааж байв. Тухайн цагт ойрхон байсан ACP байгууллагын ажилтнуудыг явуулсан бөгөөд ойролцоогоор 2 цагийн дараа тэд нэр очиход оршуулгын азар байсан юм. Тэд болгоомжтой татгаш орж дохиог чиглэлээ явсаар яг цөв зэг дээрээ ирэхэд өөрсдөө нэгэн буушны дээр зогсож байгаагаа ойлгосон юм. Тэр бууш нь D1935 ээжийнх нь бөгөөд 50 гаруй жилийн өмнө нас барсан байжээ. ACP байгууллагын зөвшөөрлөөр буушийг ухан тагийг нь болгоомжтойгоор нээхэд дотроос нь мөмөлсөн нэгэн эмэгтэй зогцсон. Мөн D1935-ын зогцос гарч ирсэн бөгөөд тэр ихийнхээ шарлыг чанга тэрвэн аз жаргалтай өгсөн байлаа. Энэ явдлын дараа с ижигтэй бусад тохиолдлуудад хохирчтой эцэгхийн шарлыг ухаж шалгахад бүгд нь алга болсон хүмүүсийн зогцос, нас барсан ээж, эсвэл эцгийнх нь хажууд олсон юм. ACP 1366 R-ыг нагад зах Степа гэдэг бөгөөд хүүхдийн зохиолын маш өндөр биетэй цагдаагаас авсан өгөөдөл нэр хэмээн очилсон. Одоогоор хорих орлого маш их хийсэн ч одоо болтол баригдаагүй гажиг биет. Иймээс түүнийг Евклид буюу өөрөө идэвхждэг цэцэг хэмээн ангилсан юм.